Өнөөдөр Чингис хааны музейд их хаадын чулуу компани авиаслаг тархчдын бүтээсэн 3 уран бүтээлийн нээлт боллоо. Эдгээр нь тус бүр хэдэн тэрбумаар үнэлэгдэх шар цагаан алт үнэт чулуунуудаар хийсэн үнсийн бүхий бүтээл болсон гэлээ. Луутхуур Эрдэнэ алтан шатар Чингис хаан эмээл хэмээх уран бүтээлүүд нь тус бүр өв соёлын онцлогийг хадгалахаас гадна түүхийн судалгаагаар нэмж баяжуулсан байна. Жишээ нь Чингис хаан эмээлд эмээлийн алдамцагны даруулах хэсэгт номын хөвчөнд дэлхийн талыг хураасан гэсэн агуулгатай их Монгол улсын газрын зургийг оруулж өгсөн байна. Энэ мэт Чингис хааны гавьяагаар бүтээсэн бүхий л дурсгалыг шингээн дүрсжүүлж оруулах гэж хичээсэн гэлээ. Дэлхийн шатрын холбооны стандарт гэдэг бол айгүй чухал зүйл. За яагаад чухал вэ гэхээр ямарваа нэгэн зүйл стандартыг давхаар нь бол гар урлын салбарт бол сүүнээр болчдөг. За стандартад хүрэхгүй бол одоо бэлэг дурсгалын төрөл болчдөг. Стандарт гэдэг бол хамгийн чухал. Мэдээж бид нар зам барилга барихч бай, бүхий л зүйл тодорхой хэмжээний стандарт байдаг. Бид нар энэ дэлхийн зах зээл дээр илүү хөгжиж гэх юм бол ерөөсөө стандартыг баримтлах нь хамгийн чухал юм байна. Тэм учраас их хаадын чулуу компани орчууд бол хийж байгаа уран бүтээл болгон түүхийн мөн орчин цагийн шинжлэх ухааны судалгаан дээр тулгуурлаж хийгддгээрээ маш онцлог. Эрдэнэ алтан шатрын хувьд шар болон цагаан цол 999-960 сорцын алтаар бүрж, очир эрдэнэ маргад гэх мэт үнд чулуугаар гойж, суурийг нь хаш чулуугаар урлжээ. Дэлхийн шатрын холбооны стандартын дагуу хийсний зэрэгцээ үнд чулуу болон үнд металл гол орцуулсан нь энэ бүтээлийн гол ялгарл үнд цэнийг бий болгож байгаа юм гэлээ.